Тэгэхээр бичлэг гэлгүүн нэлээд ихэд хандсан юм шүү дээ тий. 14 бараг 20 хандсан юм уу да. Бараг л YouTube гэдэг юм надад байдгийг, бараг YouTube гэдэг юм өөрөө байдаг гэдгийг нь мартсан юм шүү дээ. Нэг тиймэрхүү ад жаргалтай ч юм уу эсвэл завгууч гэх юм уу. Хэд хоног өнгөрүүлсэн байна. Яасан бэ гэхээр мэдээж ээлж амралтаа авсан. Тэгээд миний амьдралын нөгөө өөртөө бий болгоцсон байсан давталтууд байхгүй болчихсон. Өдөртөө ажиллаа хийгээд оройн дуртай амиа хагас бүтэн сайн бичлэг хийдэг ч юм уу. Тиймэрхүү давталтууд байхгүй болчихсон. Тэгээд яг шинэ орчинд дасахдаа угаасаа л удаан байдаг хүн болохоор дасахад нэлээд бие махбод орооч тэр сэтгэл санаа орооч тэр дасахад нэлээд хугацаа зарцуулж байгаа гэх юм уу. Тэгэл ер нь арай гэж дасаад тэгээд даслаа гэж бодоход буцаад бодохгүй явна гэж аа аюу хайрын ч гэсэн одоохондоо гайгүй дасч эхэлж байгаа болохоор юунд вэ гэхээр энэ одоо байгаа газартаа гэх юм уу? Одоо байгаа газартаа тэгээд энэ ээлжийн амралтны хугацаанд дасч эхэлж байгаа гэх юм уу? Нэг тиймэрхүү байгаа. Сэтгэл санааны хувьд ямар хөө өөрчлөлт гарсан бэ гэхээр ер нь улам л тийм юу ч юмэрээ байгальд байгаа гэдэг утгаараа яг илүү их орон зай, илүү их нэг юм цэлгэр уудам их сайн яг ютори намайг нэг хүн ютори байгаа мэн да гэсэн баггүй юу? Яг юм ютори байгаа юм шиг боловч яг миний өөртөөгөө буюу ингээд дотгошоогоо ухаж өөрийгөө сонсож чаддаг орчин юм цэлгэр уудам газар биш харин эсрэгээр яг харахны нүх шиг жижигхэн газар байдığım юм шиг байна гэж би бодлоо. Яа тэгвэл өөртөөгөө ярилцаагүй, өөрийгөө ерөөсөө сонсоогүй нэлээд таньж тэгээд би ямар хүн бэлээ гэдгээч бараг мартаж байгаа шиг байна. Тийм. Өөртөөгөө ярихгүй улам гадагшаага яриад байх тусам жоохон туйлддаг гэх юм уу сэтгэл санаа минь. Гэтэ жаргалтай агуу. Яг хамгийн гол нь нөгөө өөрийгөө ч сонсож чадахгүй яваад байгаа юм байна гэдгээ анзаарах сөхөөгүйгээр тийм сонирхолтой өдрүүдийг өнгөрүүлж байгаа гэх юм уу? Тийм байгаа болохоор надтай. Тэгээд им уудам цэлхэр газар байх тусам гадагшаага хараад тэгээд гадагшаа харж чадахгүй давчуу жижиг им бөхчм бачуу хязгаарлагдмал орчинд илүү татгшоогоо ингээд юм болов гэсэн нэг тийм дүгнэлтэнд хүрээд байгаа гэх юм уу? Миний амьдарч байгаа орчин юм бачуурмаар байх тусам татгшоогоо өөрийгөө сонсч мэдэрдэг юм байна гэдгийг ойлголоо. Яг нөө Карл Юнгийн хэлдэг шиг хин гадагшаагаа харна тэрэн зүүдлэн хин татгшоогоо харна тэрэн сэрний. Гэтэ Карл Юнгийн хэлсэн тэр ч гэсэн ер нь яг ингээ хүн үнэхээр татгшоогоо өнгөх ёстой ч юм уугүй ч юм уу тий. Тэр чинь бас сонирхолтой сонио штэ. Би нэг юм дээр ярьчихсан юм аа. Барлокийг мэдэн штэ. Хоббит бишээ бүгшний эснээр гардаг. Тэгээ бүгшний эсний Барлокийг одоо нар ухсараа гаргаад ирсэн штэ. Тэр бид нар ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүрхийг ухаад л байвал ямар гэчин яг ямар новшин юм гарч ирэхийг мэдэхгүй болохоор яг ухахан зөв ч юм уу буруу ч юм уу гэсэн бодолтой байдаг болсон сүүлийн үед. Сүүлийн үед ч гэжтэй ер нь. Тэгээд яг энэ татгшаа ухах мухахтай холбоотойгоор миний өнөөдрийн ярих гэсэн яг гол сэдв маань юу байсан бэ гэхээр Японы уран зохиолын талаархгүй. Би нэр нэг гүнжин самаас. Энийг ингээд үнээр л бүр өсөө самнаалаа болоод идэг зэн. Бүр амар өсөө олон дахин самнах муу гэдэг юм жаач гэсэн ингээд самнаалаа болдог. Амар гоё. Би өмнө нөгөө нэг
ийм хавтгай модон самтаас ахгүй. Тэгээд ийм гүнжин шиг самтаа болсон ч амар гоё яах. Гэл. Ингээ санаал амруулаад байдаг. Яг гадаа ч халан биш үү. За тэгээд Японы орон зохиолын талаар ярив. Яагаад Японы орон зохиолын талаар ярихыг хүссэн бэ гэхээр би нөгөө номын баяраар авсан энэ ном уншсан байхгүй юу? Тэгээ уншсан ч гэжтэй бараг уншаагүй дээ. Уншсан юмнууд нь яг дандаа Япон зохиолчдын өгүүлэг байсан. Тэгэд би ингээд өөрийн мэдлгүй яагаад ч юм үнэхээр ингээд зохиол дундаас яг Япон зохиолчдын номыг түлхүү барьж авч уншаад байдаг болцсон анзаарсан байхгүй юу? Ер нь Япон зохиолчдын уур амьсгал үнэхээр дуртай болсон гэх юм уу? Им тайвнаар өгүүлж байгаа байдал нь ч тэр. Тэгээд ер нь Япон зохиолыг өнөөдөр магтана. Зөндөө магтана. Тэгээд энэ дээрээс ч гэсэн би яг Японуудын л түүхэд уншсан. Би аним дуртай болохоор Япон зохиол дуртай байгаа юм биш. Аним тэгээд Японы яг уран зохиол хоёр зарим юмараа адилхан, зарим юм нь гэтээ ер нь бол шал өөр штэ. Өгч байгаа мэдрэмж нь штэ. Анимууд илүү тийм идеалист талдаа байдаг гэх юм уу? Яг тэрүүнийг дөрүүдийнхээ харилцан яриагаар ч юм уу нэг юм зурагт хэлбэрээр ч юм уу гаргах ёстой байдаг учраас харилцан яриа нь илүү тийм хөшүүн гэх юм уу? Эсвэл угаасаа нөгөө манган нэр яд нь штэ. Хит их текстэж болохгүй штэ. Тэгэхээр хит их текст байж болохгүй учраас манга яг юм ухаж бичдэг төрөл гэхээсээ илүү идеалист байдаг. Үнэхээр яг сэтгэл мэдрэмжийг ухаж бичдэг манга авторууд байдаг л да. Тэр дундаа би Ая Завад амар дуртай. Ялангуяа нэг тийм эмхтэй мэдрэмжийг үнэхээр ингэж бичдэг болохоор гэтээ ер нь яг Японы уран зохиол шигээ аним зөндөө олон байдаг ч гэсэн яг аним тэр чигээр Японы уран зохиол шиг биш байхгүй ер нь нэлээд өөр. Тэгэхээр би аним дуртай болохоор Япон уран зохиолыг хайрлаад байгаа гэхээсээ илүү үнэхээр л Япон уран зохиолыг хайрлаад байгаа мэл л дээ. Анимтай ямар ч холбоогүй. Тэгээд ер нь л ном таарахаараа авах болвол сүүлийн үед дандаа л Япон зохиолчдын ном авчдаг болсон мэлээ. Унших тал дээр ч тэр. Тэг ямар сандаа юм өгүүлгийн төвөр дээрээс дандаа Япон зохиолчдын төрийг төвж унших уу тий. Өгүүлгүүдийг. Тэгээд яг анзаарсан юм нь юу байсан бэ гэхээр яг тэр Карл Юны хэлсэн үг шиг гэх юм уу? Япон зохиол илүүтэйгээр татгшоогоо өнгөж чичдэг доторхоос хамарч ингээд самнаж татгшоогоо ухаж бичдэг. Тийм болохоор юм илүү сэтгэл мэдрэмжээр төвлөрсөн. Тэгээд яг тухайн хүний нүдээр яг тэр орчин яаж харагдаж байгаа талаар бичдэг юм шиг санагддаг. Япон зохиол уншиж байхад яг хүний хараа чи яг ингээд урагшаага ингээд хоёр захрууганы 270 градус илүү, илүү 180 градус ч илүү биш. 175 градус ч илүү яг ингээд захын хараагаа ингээд тойруулаад яг ингээд яг энэ урд хэсгээл ингээд харж байгаагаар ингээд хүний харах өнцөг ингэж харагддаг шүү дээ. Япон зохиолыг унших үед яг тэр орчин нөхцөлж бай. Ер нь яг тухайн нөхцөлийг би яг ийм тийм яг энэ хүний харааны өнцгөр л яг ингэж харж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Өөр өрн дорны ч юм уу. Жишээ нь хятад уран зохиолчид бас юм Япон шиг ийм урсгал ус шиг зөөлөн урсацтай ч юм уу. Тийм зөөлөн уншигдаг ч гэсэн хятад зохиолыг би яг ингээд болж байгаа үйл явдлыг нь ихэнхдээ ингээд дээрээс нь юм уу хажуунаас нь яг ингээд нэг жоохон өндөр дээр нь 3 метр орчим зайнаас яг ингээд хүмүүсийг нь харж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. За тэгээд харин өрнийн ч юм уу Достоевскийн зохиолуудыг бол яг үнэхээр ингээд хажуунаас нь сонсож байгаа юм шиг санагддаг.
Ер нь Япон зохиолоос бусад ямар ч улсын, ямар ч хүмүүсийн зохиолыг уншсан яг дандаа хажуунаас нь уншиж байгаа юм шиг, хажуунаас нь харж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг байхгүй. Би хизээч яг ийм 360 градус гэх юм уу? Яг юм дээрээс ч юм уу нэг тиймэрхүү харагдаг. Япон зохиолчдыг уншихаар ялангуяа нөгөө бие төвтэй, бие өгүүлэмжтэй өгүүлэгч нь өөрөө байдаг тийм зохиолуудыг нь уншихаар үнэхээр л яг л миний энэ харах үнцэгт ингэж тааруулж байгаа юм шиг. Ингэж л харагддаг. Илүү ч хөө дутуучгүй. Тэгээд яг тэгж харагдаж байгаа учраас илүү мэдэрч чаддаг гэх юм уу? Илүү өөрийгөө таньж мэддэг гэх юм уу? Эсвэл тухайн зохиолчийн өөрийгөө таньж мэдж байгааг мэдрэхэд илүү амар байдаг ч гэх юм уу? Яагаад гэвэл тэнд чинь би өөрөө ингэ оршиж байгаа. Яг үнэ. Би яг тэнд нь яг юм оршиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг зохиол яг Япон зохиол ахгүй. Өөр аль ч би тэнд өөрөө байна. Би тэр зүйлийг өөрөө мэдэрч байгаа юм шиг. Тэгэхээр яг тэр тал дээр Япон зохиолчид үнэхээр гоё яг дотгошоо үнэхээр мэдэрч бичдэг учраас надаа сэтгэлд минь илүү ойрхон санагддаг болсон байж болох юм. Тэгээд гэтээ яг хөө мэдээж үнэхээр сайн зохиолчд байгаа. Одоо жишээ нь энэ өгүүлбэрүүдийг ингээд уншихад болсон үйл явдал дээр төвлөрч биднийг илүү мэдрүүлэх гэж оролдог. Ер нь бол өрний зохиол яг нэг тиймэрхүүлтэй үйл явдал дээр төвлөрүүлээ. Тэгээд тэндээсээ та нар өөртөө мэдэр гэж хэлдэг маягийн яг илүү тийм зохиолч гэх юм уу? Зохиолч. Харин Японы зохиолыг уншихаар илүүтэйгээр өгүүлэгч яг өөртөө төрсөн эсвэл би энийг яаж мэдрэх байсан бол гэдгээ бичиж чаддаг. Тийм байна. Нэг иймэрхүү. Ялангуяа Мишима Юкио амар за муухайгаар хэлбэл үнэхээр бие чагнадаг зохиолчд Япон зохиолчд. Яг бие чагнаал би яг одоо юу мэдэрч байна вэ? Би яг юунаас бол зовоод байна ч гэдэг. Учрыг нь олох гэж хичээж бодож энэ юм биш тий. Би энэс л болж зовоод байгаа юм байна гэд эцсийн бүр яг юм яг үнэхээр өөрийнхөө зовоод байгаа юмыг бүр ингээд ухсаар агаад гаргаж ирдэг гэх юм уу? Тийм болохоор тэр тал дээр Мишима Юкио ер нь тэргүүтээ Япон зохиолчд надад үнэхээр таалагдсаарч байх болно. Тэгээд яг нэг юм сэтгэл мэдрэмжээр нь зунж гэх юм уу? Зохиолуудын хувьд илүү яг зохиолчд өөрийнхөө мэдрэмжийг ямар үгээр илэрхийлэхээ ч юм уу ирмэлцдэг цаг үед Японы зохиол илүү гайхалтай мэдрэмж төрүүлж байгаа ч гэх юм уу? Нэг тиймэрхүү байна. Би яг юу мэдэрч байгаагаа ч мэдчих чадгаа болчихжээ. Яг энэ дээр тохирсон үг олох гэхээс илүү яг ингээд өөрийгөө ухаагүй удаад байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй дотгошоогоо. Ер нь бол бие чагнааг удаж байгаа гэсэн. Бие чагнах сөхөө байхгүй байгаа гэсэн. Тэгээд бие чагнах сөхөө байхгүй байгаа энэ үедээ бие чагнадаг хүмүүсийн зохиолыг уншсан чинь бие чагнамаар санагдсан. Бачимдмаар санагдсан. Би ингээд өөртөөгөө хоёулахнаа баймар санагдсан. Өөр хинтэй ч яг би тэгэл өөр хинч бид хоёр хамт л баймаар нэг иймэрхүү мэдрэмж төрсөн. Ялангуяа Мишима Юкиогийн зохиолыг унших үед. Мишима Юкиогийн Менцу гэдэг өгүүлбэр байгаа байхгүй. Тэр бүр ямар хистерик, ямар гайхамшигтай зохиол байсан бэ. Тэр бүр үнэхээр үнэхээр гайхалтай. Хүн төрж байгаа сэтгэл мэдрэмжийг ингэж сайн илэрхийлдэг зохиолууд
зөндөө их уншижсэн ч гэсэн яг Мишима Юкиогийн тэр Менцүү яг нэг бодол дээр тулгуурсан тэр эмэгтэй төрж байгаа бүх мэдрэмжүүдийг тэгээ тэрнтэй холбоотой үүсэж байгаа юм бэлгшээг сэтгэхгүй ер нь бүгдийг нь маш гоёор илэрхийлсэн. Үнэхээр гоё өгүүлэг байсан. Та хэд уншаад үзээрэй зөвлөе. Бүр үнэхээр гоё өгүүлэг байсан. Яг л би чин эмэгтэй хүн эсвэл миний мэдрэмж яг ингэх байсан болов гэж бодогдуулмаар. Яг яагаад ч юм үнэхээр тэгж мэдэрмээр гайхалтай зохиол байсан. Мишима Юкиог би зүгээр самурай тэгээд харакири хийсэн ер нь бол тэрүүгээрээ л танигдсан ч юм уу нэг тиймэрхүү гэж боддог байсан. Гэхдээ үнэхээр л зохиол бүр яаж мэдэрч бичиж болдсон бэ гэмээр өөрийгөө мэдэрч бичиж чаддаг. Тийм зохиолч байсан. Тэгэхээр тэр Менцүү бол гэмээр зохиол байсан. Тэгээд тэрний өмнө би харийн цангааг ярьчихсан шүү дээ. Яг өвчин зовлон мэдэрсэн хүний дараагийн зовлонгоо хайх сэтгэлээс илүү desire хүсэл тэмүүлэл энэ ороод байхгүй гэд. Тэгээ Мишима Юкиогийн тэр хайрын цангаач гэсэн үнэхээр нэг тийм стерик тэгээ юм дотгошоогоо мэдэрсэн зохиол байсан. Тэгээ манай найз залуу хэлжсэн байхгүй юу? Ер нь Япон зохиол амар заваан сэжгийн ер нь аюу гажтэй гэдэг. Ер нь тийм нэг тиймэрхүү гаж юм шиг стерик юм шиг мэдрэмж угаасаа төрүүлдэг. Гэтэ би тэрүүнийг юутай холбоотой гэж боддог вэ гэхээр үнэхээр яг гүний гүнлүү ухаж бичдэгтэй нь холбоотой юм болоо гэж боддیں۔ Өөр зохиолчд ч юм уу яг тиймэрхүү гүнлүү ухахаасаа айх хэмжээний тийм гүн бүр хамгийн сэжгийн юмнуудыг гаргаж ирэхээр хэмжээний тийм гүн байдаг учраас тийм үү? Тэгээд угаасаа хүн юм шахацлсан орчин нөхцөлд жижигхэн орон зайд өөрийгөө илүү мэдэрдэг болтой гэж би бодож байна. Уудам биш. Гэтээ би үүнийг сайн зүйл гэж бол бодохгүй байна. Өөрийгөө мэдэрх нь илүү надад хэрэгтэй байж болох л юм. Яагаад гэвэл би яг өөрийгөө мэдэрсэн ямар нэгэн зүйл бичгийг хүсэж байгаа. Гэтээ тэгэхийг хүсэхгүй байгаа хүнд тэгж амьдрах чинь там штэ. Ер нь бол тамаас ч долоон дор авах. Яагаад гэвэл чи юу мэдэрч байгаагаа бичиж чадахгүй, зурж чадахгүй, ер нь гаргаж чадахгүй. Тэгээд гэтээ тэрийг мэдрээд байдаг. Олон гүнээр мэдрээд л байдаг. Тэгээд гаргаж чадахгүй шүү. Аимшигтай санагдахгүй байна уу? Ингээд шилэн савн дотор чихээл байгаа юм шиг. Чихсээр асуул руу нөгөөх нь цуураад тэгээд хагарчмаар. Тийм учраас өөрийгөө хит мэдрэх нь өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг олон гүн рүү тэмтрэх нь тийм сайн зүйл биш. Тэмтрэх тусам авралаас болон холдох. Тэгээд ухах тусам аимшигтай зүйл гарч ирж мэдхээр тийм аюултай учраас тэг хэрэггүй л болов гэж бодож байна уу. Тийм болохоор ямар азар манай монголчууд ийм сайхан уудам сэлгэр ийм гоё байгальтай ийм сайхан газар амьдарч юм бэ. Өөрийгөө ч мэдрэх сөхөөгүй. Тэгээд гадагшаа тэнгэр лүү тал нутг руугаа ой модод руугаа
ингээл хараан тэртээ асаад бэлчээл явж байдаг. Хизээч өөрлөгөө дотгошоогоо харахгүйгээр тэгээд тэгж байдаг учраас тэгж байвал илүү жаргалтай байх ч юм болоо даа л гэж бодлоо доо өнөөдөр. За нэг юм уу. Яг өөрийгөө мэдэртэй холбоотой. Тэгээд би Японы зохиол дээр дахиад нэг хэлмээр байсан юмаа санчлаа. Тэр нь юу байсан бэ гэхээр Японы зохиол яг ийм детектив тал дээрэж тэр ер нь яг 1900 он гарснаас хойш яг үнэхээр өрнийн зохиолд автахгүй яг өөрөөрөө үлдэнэ гэж үнэхээр хичээсэн. Тэгээд өрнийн зарим зүйлийг бол өөртөө шингэн гэхдээ хизээч өрн рүү шингэхгүй гэсэн тэр асар их хичээл зүтгэл нь яг мэдрэгддэг байхгүй Японы зохиолуудаас. Тэгээд тэгж хичээснийхээ хүчинд зарим төрөл жанраараа ялангуяа детектив зохиол тал дээрээ бүр үнэхээр яг бүр шилдэг гэж болохоос ба нэлийн өндөрлөг түвшинд очсон шүү дээ. Тэгээд яг тэр нь юу вэ гэхээр яг автахгүй гэсэн чин ирмэлцэл тэгээд өөрийнхөө юм урсгалыг бий болгон гэсэн ирмэлцэл байсан ачаар юм болов гэж боддتي. Тэгээд яг энэ нэг Японы уран зохиолын уур амьсгал нь ч юм уу 1900-аад оны ихэнх үеийн ч юм уу тэр хавцааны Японы зохиолын яг энэ хичээж байгаа тэмцэл ч юм уу иймэрхүү юм нь надаа яг сүүлийн үеийн солонгосын бүрэн хэмжээний кинонуудаас ер нь солонгосын соёлуудаас үнэхээр их мэдрэгддэг. Солонгос яг триллер төрлийн кинон дээрээ бүр цоо шин яг Японд детектив зохиол гэдэг юм цоо шинээр гарч ирсэн шиг бүр ингээд нүд дөрөө дээр гаргах хэмжээнд гайхамшигтай хүч төрөн орж иржсэн шиг солонгосын триллер кино яг тэгж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд яг ингэнгүүт надаа яг энэ Японы уран зохиол болон солонгосын кино нэг тийм амар баатарлаг санагдсан. Ийм маш хүчрхэг ийм эслэн төрмөйлж байгаа том хүчний өмнө зогссоор байгаа буцаагаад нөгөөхөө баг багаар нь мэрж идээд тэгээд ингээд нэлийн ихийг нь идчихэж байгаа юм шиг. Тэгээ Японы зохиолын тал дээр юм байна. Тэгээ өнөөдрийн миний ярьсан юм жоохон утгартай. Тэгээд би өгөө зөөж ядаад нэг иймэрхүү байдалтай ярьсан боловчлаарай. Удаан хугацааны дараа өнөөдөр бичлэг хийж байгаа гэхдээ баяртай байна. Тэгээд улам илүү өөрийгөө сонсохыг хүсэж байна. Яагаад гэвэл тэгж өөрийгөө би сонсохгүй юм бол надаас юм гарахгүй байхгүй. Би хамгийн гол нь өөрөөсөө юм гаргадаг хүн байгаа байхгүй. Тэгэхээр зовсон ч гэсэн хамаагүй өөрийгөө чагнадаг, өөрийгөө мэдэрдэг, улам гүн рүү ухдаг тийм хүн байхыг хүсэж байна. Тэгээд цаашаа ч гэсэн тэгхийг хүсэж байна. Өөрлөгөө мэдэрч чадхаа болчихгүй гэхээс хөтлөө хайж байна. Өөрийгөө мэдэрч бие чагнахаа болчихгүй гэхээс гэх юм уу? Тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Баяртай. Дараа 7 хоногт дуусаж магадгүй, үгүй ч яж магадгүй. Гэтэ дараа дахин уулзцгаая.